За. Сайн байцгаана уу? Тэгээд мэдлийн бямгарыг өдөрлөгт маань хүрэлцэн ирсэнд баярлалаа. Энэ удаагийнх маань онцлогтой өөрөөр хэлбэл энэ удаа чинь яг 1 жилийн хойно болж байгаа тий. Биднээс бас баггүй юм хийж гисэн байна. Миний ярих сэдв болохоор Python 101, 102 буюу Python хэлний бүр хамгийн анхан шатыг ерөнхийдөө заахаар зорьсон. Инхдээ хавглаар зүгээр энэ юу юм бэ, тэр юу юм бэ гэдээ яриад өнгөрөхөөсөө илүүтэйгээр ер нь яаж хамгийн биднээс нэг энгийн жижигхэн програмыг ерөнхийдөө бичээд сураад ажиллуулж чаддаг болчиход гарахыг зорьсон байгаа. За тэгээд хамгийн ихний сэдв болохоор ховсогч өгөгдлийн төрлүүд надтай холбоо орж болох хаягууд энэ ч байж байна. За, ер нь бол энэ өдөрлөгийг маань яг хөглөөр Linux хэрэглэгчдийн бүлгэм зохион байгуулдаг тий. Зохион байгуулж байгаа газрын тухай товч танилцуулъя. Тэгээд Linux хэрэглэгчдийн бүлгэм гэдэг Монголд байгаа. Энэ болохоор яг хөглөөр Монголын нээлттэй програм хангамж, тэгээд Linux хэрэглэдэг, сонирхдаг хүмүүсийн нэгдэл юм байгаа. Тэгээд ямар нэгэн байдлаар албан ёсны юусоо гишүүнчлэл байхгүй. Би илс гэсэн чинь хаана бүртгэж авах вэ? Ч юм уу тийм асуулт зөндөө гарч ирдэг. Тийм учраас ямар ч тийм албан ёсны гишүүнчлэл байхгүй. Энд чи өөргөө гишүүн гэж бодож байгаа ч юм уу би ийм юм хийдэг сонирхдаг хүн гэж бодож байгаа бол та нар манай бүлгийн гишүүн гэсэн үг те. Ерөнхийдөө болохоор заавал нэг ийм албан байдлаар уулздаг ч юм уу эсвэл одоо яадгийн тэгж явдгүй. Ихэнх үйл ажиллагаа маань яг хөглөөр интернетээр хоорондоо Google Groups дээр ч юм уу эсвэл ингээд юмнуудаар яваад байгаа. За мэдээж яг хөглөөр яг хүмүүстэйгээ уулзсан юм өдөрлөгөө зохион байгуулж байгаа. Үүний нэг нь болохоор мэдлийн бямгарыг гэдэг өнөөдрийнх шиг хүмүүс хоорондоо мэдлэгээ солилцдог, нэг нэгэндээ хичээл заадаг тий. Энэ болохоор сар бүр явж байгаа. Open Beer Party гэдэг энэ болохоор зүгээр нэг орой бүгдээрээ уулзаад чөлөөтэй ярилцдаг, танилцдаг тий. Заавал пив халбгүй, ундаа авах нь ундаа уугаад, усаа авах нь усаа уугаад, пив уугаад сайхан танилцдаг тийм өдөр. Software Freedom Day нь болохоор нээлттэй програм хангамж гэж юу юм бэ? Linux гэж юу юм бэ гэдгийг олон хүмүүст ерөнхийдөө таниулах, сурчлах зорилготой дэлхийн олон улсын өдөр байгаа. Linux Install Fest гэдэг бид бас хийдэг. Энэ жил хийх гэсэн боловч амжсангүй. Гэхдээ яг хөглөөр суулгах гад, ашиглах гад чадахгүй байгаа хүмүүс нь яг хөглөөр хурж ирээд туршлагатай усуудаасаа зөвлөгөө аваад, заавар аваад, тусламж авч болохоор тийм өдөрлөг юм байна. За ерөнхийдөө бүлгэмд хэрхэн нэгдэх вэ гэдэг асуудал байна. За хүн бүрт мэдээж нээлттэй тэгээд ямар ч хүн төлбөр байхгүй те гишүүн болохын тулд тэдэн төгрөг төл эдэн төгрөг төл гэсэн ямар ч тийм байхгүй. За энэ дээр энэ Google Groups-ийн хаяг байна. Энэ дүү орно өөрийнхөө имэйл хаягаар бүртгүүлчлээ. Тэгээл та манай бүлгмийн нэг гишүүн нэг хэсэг болчлоо гэсэн. Өчигдөр уржигдраас биднээс YouTube дээр өөрсдийн хаягийг нээгээд видео хичээлүүд, видео материалуудаа тийшээ байрлуулад эхэлчихсэн байгаа. Өнөөдөр миний ярьж байгаа сэдв хүртэл бас энэ дээр видео болоод тавигдана. Linux Signet гэдэг нэг юм вебсайт байгаа. Одоохондоо сайн ажиллах байгаа. Гэхдээ сайжруулад янзлах вики сайт байгаа. Мэднөөсийн мэдлийн сан тий. За Linux хэрэглэгчдийн бүлгийн хувьд бол товчхондоо юм. За бас нэг өөр нэг байгууллага байгаа. Жижигхэн сонирхчдын бас нэгдэл. Энэ болохоор Python-чдын клуб гэдэг. Биднээс уг нь өөрсдийн гэсэн домен хаягтайсэн тэрний хугацаанд дуусаад одоохондоо сонгуулааг байгаа. За Python-чдын клуб нь юу юм бэ гэхээр Python сонирхдаг хэрэглэгчдийн бас л нэгдэл юм байна. Хэрвээ та нар Python хэл сурмаар байгаа бол эсвэл сурж байгаа бол тийм эсвэл ямар нэгэн асуудал байгаа бол энэ Python-чдын клубд нэгдээд энэ Google Groups-ийн хаягаар нь бүртгүүлээд энэ ч Python-тай холбоотой бүх төрлийн асуултуудыг асуугаа явахад тэнцээ яг хөглөөр дандаа Python мэддэг чаддаг сонирхож байгаа судалж байгаа улсууд байгаа учраас яг хөглөөр бас нэгдээд мэдлэгээ солилцох боломжтой болчихж байгаа. За тэгэхээр нэг дээр за ерөнхийдөө Python гэж юу юм бэ гэдэг. Тэгэхээр Python болохоор маш хүчирхэг хэл. Яагаад тэгэхээр өнөө цагт болохоор чинь програмын ажиллах хурдаасаа илүүтэйгээр яг хөглөөр хийж байгаа хөгжүүлж байгаа програм нь хурдан хугацаанд хөгжүүлэх ёстой тий. Дээрээс нь яг хөглөөр хийж байгаа хүнээс маш тийм яг хөглөөр хүч ажил бага шаарддаг байх ёстой. Жохон удаан ажилдаг гэж болно тий C-тэй харьцуулбал ч юм. Яг энэ талаасаа хаад үзэх юм бол Python бол маш хүчирхэг хэл. Хөгжүүлэгчийнх нь маш хурдан хугацаанд хүчирхэг програмууд бичиж болдог тийм үү. Сурахад
маш амархан, бичихэд амархан, уншихад ч гэсэн бас хялбархан. Тэгээд яг үгээр бүх төрлийн програм бичиж болдог. Системийн програмчлал хийж болж байгаа, веб програм бичиж болж байгаа, график интерфейстэй визуал програмчлал гэж яриад байдаг, тэрийг бичиж болж байгаа. Тэгээд өчнөө ерөнхийдөө бол сервер зориулсан гэдэг ер нь бүх төрлийн програмуудыг бичиж болоод байгаа. Ерөөсөө маш хүчирхэг. Өөртөө болон энэ Python хэлэн зориулсан бүх төрлийн сангууд байгаа. Тэрийг чөлөөтэй ашиглаад явчих болно. За тэгээд өчигдөр, уржигдөр энэ төр би яг энэ слайдаа бэлдээд байж хахад юу үзсэн бэ гэсэн чинь биднээс манай бүлгэн дээр яг Python гэж юу вэ гэсэн нэг видео бичлэг байдаг юм байлээ. Дэлгөөний хийсэн. Тэгээд тэн дээр болохоор Python-ыг яагаад ашиглах ёстой, ямар давуу талтай, ямар сул талтай, хаана ямар зорилгоор ашиглаж гин гэсэн талаар нэлээд тэм дэлгэрэнгүй видео хийсэн байлээ. Энд чи холбоосыг нь тавьсан тийм. Тэгэхээр яг үгээр би тэрийг давтан уншаад ах хэрэггүй. Хэрвээ өшөө дэлгэрэнгүй сонирхож байгаа бол энэгээр нь ороод үзчихвэл болох юм аа. За хамгийн эхлээд Python суулгах асуудал байгаа. Энэ нь болохоор Ubuntu ч вэ, Debian ч вэ, эсвэл ямар ч төрлийн байсан баг бүх төрлийн Linux систем дээр Python хэл маань өөрөө давхар суугаад ирж гисэн байдаг. Тэгэхээр ерөөсөө суулгах ямар ч шаардлагагүй. Applications, accessories, terminal гэж ороод ингээд ажиллаулцдаг. Сүүлийн Ubuntu-гийн 11.04, 11.10 дээр болохоор terminal гэж биччихлээр яа. Тэгээд тэн дээр нь Python гэдэг команд тушаал өгчихлээр ажиллаад эхэлсэн. Mac дээр болохоор бас адилхан суугаад ирчихсэн байт юм байлаа. Windows дээр болохоор python.org гэдэг хаягаас 2.7 хөлбөрийг татаж аваад суулгачих болно. Өнөөдөр ашиглаж байгаа хамгийн өргөн ашиглаж байгаа хөлбөр. Тэгээ нэг програмууд дундаасаа Python idle гэдэг нэг юм програм байгаа. Тэрийг нь ажилуулчихад яг яах вэ гэхээр одоо биднүүсийн бичиж үзэх, хийж үзэх юмнуудыг бүгдийг нь бичээ үзчихлээр ажиллах байгаа. За ер нь хувьсгч гэдэг тухай яри. Энэ болохоор зүгээр програмын санах ба. Би энийг өнөөдрийн хичээлийг болохоор програмчлалын хэлний зүгээр анхан шатны жоохон ч гэсэн мэдгэдэггүйнтэй хүмүүст ерөнхийдөө зориулж хийж байгаа тий. Програм гэж юу юм, яаж ажилдیں۔ Гэх тухай юусоо ярихгүй. Гэхдээ яг гэхээр хувьсгч маань програмын санах ба. Хэрвээ би програм дотроо ямарваа нэг мэдээллийг төр зур ч юм уу эсвэл удаан хугацаагаар хадгалахыг хүсч ивэл энэ заавал хувьсгчд хадгалах хэрэгтэй тий. Тийм учраас яг гэхээр хувьсгч бол програмын санах байна юм аа. За яг түрүүний хэлснээр програмын хувьсгч нь програмын мэдээллийг хадгална. Python хэлний хувьсгчийн нэг гоё юм ч юм уу ерөөсөө C, Java хэл шиг ерөөсөө зарлах ямар шаардлагагүй. Анх утга оноочдөг, утга өгдөг, тэрнээс ахуулаад тэр хувьсгч үүсгэгдэл ашиглагдаад явцдаг. Төрлийг нь сольж болдог тий. Яг тэгэхээр эхлээд нэг хувьсгч зарлалаа тэрэндээ тоон утга хадгалсан байсан бол би дараа нь тэрэндээ юу ч хамаагүй хадгалж болно. C дээр болохоор чинь эхлээд зарлаад тэгээ зарлахтаа энэ зөвхөн ийм төрлийн утга хадгална гэдгээр нь зарлцдаг шүү дээ. Тэнгүүдээ яг хөглөр тоол байсан бол зөвхөн тэрийгэ тоонд л ашигладаг. Python-д бол ерөөсөө тийм байхгүй. Хувьсгч анх утга олгосноос эхэлнэ. Тэгээ утга олгосноос хойш яг хөглөр дараа нь юу бол юу рүү ингээд хадгалаад яваад байх боломжтой байгаа. За хамгийн эхлээд тоо бодох бүгдээрээ. Тоо бодох Python хэлэн дээр тоо бодъё. За тоо бодъё хас хүржих эдносыг хялбархан хийчих болно. За одоо ингээд жишээлбэл терминал ингээд гараад ирж байна. Python гэдэг тушаал өгөхлөөр минийх компьютер дээр болохоор Python 2.7-гийн 2 хөлбөр ажиллаж байгаа юм тийм. За энэ ингээд амархан харчиж байна. Тоо бодохын тулд яах вэ гэхээр маш амархан. Нэг дээр нэмэх нь 1 гэж биччихлээр яах вэ гэхээр доор нь үр дүнгийн бодоод гаргаад ирнэ. Нэг дээр нэмэх нь 3 гэх юм бол бас адилхан. Хас хүлдэлийг ч гэсэн амархан хийж байна. Үрж хүлдэл ч гэсэн ерөнхийдөө зүгээр л энэ бол зүгээр л тоо юм чинь хамаагүй тийм үү. За бүгдээр хувьсгч ашиглая. А тэнцэхэнд 3 гээл ингээ биччихлээр урдчилж ямар ч зарлах шаардлагагүйгээр яах вэ гэхээр А гэдэг хувьсгч үүсчих. Тэнгүүдээ яах вэ гэхээр 3 гэсэн утга орсон байна тийм. А дээр нэмэх нь 3 гэдэг юм бол яах вэ гэхээр А гэдэг хувьсгчийн 3 гэдэг утга дээр нь яах вэ гэхээр 3-ын тог нэмээд 6 болоод байна. За
үржих хуваах нэмэх хасах үржих үйлдэлүүд ерөөсөө асуудалгүй. За хуваах үйлдэл нэг жоохон Python хэлэн дээр аягүй сонио ажилдаг. Тэрийг бүгдээрээ үзье. Юу гэхээр 6-г 2 тоохлоор 3 гарна тий. 6-г 4 тоохлоор хэд гардаг юм? 1.5 гарах хэрэгтэй боловч ингээ хуваахлаар яг үгээр 1 гэж гараад идэг. Python хэлний 2-р хувилбарууд дээр байгаад байгаа асуудал 3-р хувилбар дээр шийдэгдсэн. Өөрөөр хэлбэл яг үгээр бүхэл тоонд хуваахлаар яг үгээр зөвхөн бүхэл хэсэг нь гарч ирээд байгаа. Өөрөөр хэлбэл 1.5 байх хэрэгтэй хот чинь тодорхой хэсэг нь гээгдээд бүхэл буюу зөвхөн нэг нь гарч ирээд байгаа. Үүнийг шийдэхийн тулд яг үгээр 6.0-ыг хуваах нь 4.0 гээд ингээд хуваах юм бол энэ маань 1.5 гээд гараад ирж байгаа. Эсвэл аль нэг хувааж байгаа эсвэл бүхэл тал нь заавал хуваагдж байгаа юм уу хувааж байгаа тал нь бутархай тоох юм бол яг үгээр хариу нь бутархай байгаад гарч ирдэг. Нэг юм асуудалтай. За зэрэг дэвшүүлэх, хорогдуулах гэж байна. Ерөнхийдөө хувьсгч ашиглаа явж хахад ямар нэгэн байдлаар нэгээр ч юм уу, эсвэл өшгөх ч юм уу хорогдуулах асуудал гарч ирэхлээр биднээс яаж бичдэг вэ гэхээр А тэнцэг нь А дээр нэмэх нь 3 гэж бичдэг тийм үү. Ингээхээр яг А маань 6 бол. Гэтэл энийг хялбарчлах арга нь болохоор А нэмэх нь тэнцүү 3 гэж биччихдэг. Энэ бичиглэл нь амархан, дээрээс нь уншихад амар. Одоо ингээ Агаа үзэхлээр өмнөх байсан юм дээр нь 3 нэмэгдчихсэн тий 9 болцсон. Энийгээ биднээс бас хорогдуулахлаа болохоор хасах тавьчлаа. Одоо ингээ Агаа үзэхлээр 6 гэсэн үсгэж болж нэмэгдээ хорогд. За зэрэг дэвшүүлэхийн тулд үржих тэмдгийг 2 ширхэг тавьдаг. Өөрөөр хэлбэл 2-ын 3 зэрэг гэсэн үг юм. 8 тий. 2-ын 4 зэрэг 16 юм аа. Гэх мэтлэнгээр Python хэлний тоотой ажиллахад болохоор нэг тийм хэцүү юм байна. Энэ зүгээр биднээсийн 10 жилдээ боддог тоотой яг бүгдээр адилхан учраас нэг тийм хэцүү юм байна. За дараагийн нэг хэлбэр нь болохоор өгүүлбэр бүтээх юм те. Одоо биднээс яг үгээр үгтэй ажиллаж эхлэх нь. За Python хэлэн дээр үгийг болохоор 2 янзаар тэмдэглэж болж байгаа. Энэ single quote-н дотор ингээл ямар нэгэн үсэг ингээд биччихэл юм бол энэ маань өөрөө үг string хэлбэртэй болчихж байна. За энэ болохоор аль нь ч хийж болно. Ингээд тийм үү. Гэхдээ яг үгээр хольж болохгүй. Ингээ биччих юм бол яг үгээр холигдчихжээ тийм үү. Хольж болохгүй. Энэний нэг давуу тал нь болохоор хэрвээ хамгийн гадна талын 2 ажилт нь 2-оор байх юм бол дунд нь би нэгийг ашиглаж болдог тий. Single quote ашиглаж болдог. Хэрвээ гадна талд нь нэг байх юм бол би дотор талд нь double quote ашиглаж болдог гэх мэтлэн зүгээр ийм давуу талтай. За энэ маань яг үгээр string маань ингээд ямар ч урттай байж болно. Хэдэн к хэдэн мега ч байж болно. Хэрвээ гэхдээ том байгаад байх юм бол яг үгээр ажиллахад жоохон уудах гэх мэтлэн асуудлууд гарч ирдэг л дээ. За би нэрээ дүл мандах гэж биччихлээ тий. Ингээд name гэдэг хувьсгчэнд хадгалчлаа. За name дээр нэмэх нь гэж жагаад үсэг юм нэмжиж болно. Инглээр яг үгээр дүл мандах Сүхбаатарын дүл мандах тийм үү англи хэлээр. Гэхдээ энийг яг үгээр би ямар ч хувьсгчэнд оноогоогүй учраас яг үгээр ингэх юм бол яг үгээр одоо name гэдэг хувьсгч маань өмнөх байсан хувьсгчийн утган дээрээ яг үгээр Сүхбаатар гэдгийг нэмэгдээд Сүхбаатарын дүл мандах гэдэг утгаар шинэ юм болчихлоо. За ерөөсөө хэмжих асуудал байгаад байдаг.
хэмжигтэй хоёр арга ашиглаж болно. Len гэдэг юм угаасаа Python хэлний юу байгаа, функц байгаа. Энэнд юугаа өглөө. Тэгэхээр яг үгээр 10 тэмдэгтэй урттай юм байна гэж гараад ирчих тийм. Энэ болохоор маш амархан. Тэг яг үгээр өгүүлбэр үгтэй ч юм уу стрингтэй ажиллаж явах тохиолдолд уртыг нь хэмжиж тэрнээс шалтгааллах зөндөө юмнуудыг хийх шаардлага гардаг л да. Тэгэхээр яг үгээр иймэрхүү байдлаар хэмжиж болно. За name string байгаа тохиолдолд тэрэн дээр бас маш олон давхар үйлдэлүүд хийх боломжтой. Жишээлбэл check lower гэдэг ийм функцийн дууд чинь методын дууд чинь. Тэгэхээр яг үгээр name яг үгээр жижиг болгочих. Гэхдээ яг үгээр энэ нь өөрөө name гэдэг хувьсгчэнд авахт нөлөөлөхгүй. Ингээ харах юм бол хуучин хэвээрээ байгаа юм тийм. За энийгээ би ингэчих юм бол яг үгээр name маань жижигхэн болчихно. Name upper гэдэг юм бол бүгднийг том болгочихно тийм. Scroll capitalize буюу эхний үсгийн хамгийн томоор үлдсэн жижигнэр гэдэг яг энэ ч нэг гих мэтлэнгээр биднээс хувиргаад тухайн үед ашиглаад авах боломжтой байдаг. За би нэрээ буруу биччихлээ гэж бодъё тийм үү? За ингэ биччихлээ. Тэнгүүд яг хөөхлөөр би эндээсээ replace хийж болдог тийм үү? Энэ болохоор эхний энчээ байгаа тэмдэгтийг нь олоод арийнхаар нь орлуулдаг. Инглиэр яг хөөхлөөр хувьсгч маань өөрөө өөрчлөгдчихдөг шиг санагдаж байна. Одоо ингээд өөрчлөгдөхгүй тийм. Тэгэхээр яг хөөхлөөр инглиэр яг хөөхлөөр өөрчлөгдөж байна. Энэ маягаар биднээс хичнээн том текстэн дотроос ямар ч хэлбэрийг нь олоод ашиглаад өөрчлөөд яваад ах боломжтой. За stringтэй ажиллаж байхад зарим нэг нөхцлүүдийг шалгах хэрэгтэй болоод байдаг. Жишээлбэл энэ тоо мөн үү тийм үү? Тоо мөн үү? Scroll энэ одоо үсэг орж ийн үү? Үсгнээс өөр юм орж ийн үү гэх мэтлэнгээр. За жишээлбэл нэгийг is is digit гэхээр энэ тоо мөн байна уугүй юу гэдгийг шалгаж чинь тийм үү? Урталт нь байгаа string-ийнхаа энэ тоо мөн тийм. А гэдээ оруулчингууд яг хөөхлөөр энэ false буюу худлаа энэ болохоор тоо биш юм аа гэдэг. Is alpha гэдэг нь болохоор alpha нь болохоор цагаан толгой гэсэн үг тийм. Is alpha. Энэ цагаан толгойн үсэг мөн үү гэхээр биш. Ягаад гэхээр тоо орсон тийм. Ал ном гэдэг. Тэгээд is al ном нь болохоор яг үгээр энэ цагаан толгой үсэг тэгээд тоо мөн үү гэдэг нөхцөл шалгаж байна. Тэгэхээр яг үгээр мөө гэсэн үг тийм үү. За энэ юунд хэрэг болдог вэ гэхээр жишээлбэл хэрэглэгч гараас нэг тоо оруулахлаар тэр маань яг үгээр string төрлөөр орж ирдэг тийм. Тэгэхээр энэ мэдчлэнгээр хувиргаж болно. Юу alpha number гэдэг нь одоо бас юм тийм. Жишээл alpha number чинь тэгэл үсэг жиж бол нооч жиж болно. Тэг үсэг байж бол байвал алдаа зав гэсэн. онцгой тэмдэгтүүд байвал алдаа завдсан гэсэн. Тэгэхээр яг хөөхлөөр энэ шалгалтууд нь жишээлбэл энэ тоо байна уу, үсэг байна уу, энэ ч онцгой тэмдэгтүүд орж уугүй юу гэдгийг шалгахад ерөнхийдөө ашигладаг. За Python хэлний 2-р хувилбар буюу 2-ын 7 тэгээ 2-ын эддгээр хувилбар дээр байгаа нэг асуудал. Яг нэг бутархай тоотой холбоотой тэрэн шиг дүү нэг хөгийн асуудал байдаг. Тэр нь юу гэхээр Unicode яг үндсэн байдлаараа сайн дэмжигддэггүй.
Unicode болохоор текст нь болохоор тусгай төрөл болж орж ирдэг. Тэгэхээр биднээс хэрвээ ямар нэгэн string-ийг тийм үү ямар нэгэн текстийг Unicode гэж таниулахын тулд хаалтныхаа өмнө U гэж тавьж өгдөг. За ингэх юм бол яг үгээр энэ маань Unicode юм аа гэд Unicode кодыг нь таньдаг жишээлбэл. Одоо ингэ хөвлөлтөр болж байна тийм. За Unicode гэж тавихгүй бахан ялгаа нь юу юм бэ гэхээр би энэ 5 тэмдэгт бичсэн байна тийм дээд хэсэгт. Unicode-оор болохоор 1 2 3 4 5 гэдэг 5 тэмдэгт болцсон байна тийм үү. U гэж тавихгүй болохоор энэ доор ингээд хувиргаад яачихлаар 1 2 3 4 5 6 7 8 9 10 тэмдэгт болчихж байгаа. Энэ яг үгээр дараа нь ямар нэгэн боловсруулалт хийж явахад алдаа гараад байна. Тэгэхээр хэрвээ ямар нэгэн байдлаар зөвхөн латинаас өөр үсэг орж ирнэ л гэж бодож байгаа бол Монгол үсгнүүд авнаа, Монгол нэр авнаа гэж л байгаа бол яг үгээр аль болох стрингүүдээ U гэдгээр нь зарлаад явчих хэрэгтэй. Эсвэл биднээс нэгэнт ороод ирчихсэн юмыг болохоор Unicode гэдэг функцээр дамжуулаад хувиргаж болдог. За энэний тухай дараа ярих хэрэгтэй. За ямар ч байсан Unicode гэдгээр хувиргаж болдог. Тэгэхээр яг үгээр энэ дээрээ бас анхаарах хэрэгтэй байна тийм үү? Текст маань ямар ч хэмжээтэй байж болно. Тэрийгээ дотор нь ямар мэдээлэл хадгалж байгааг нь тоо юм уу, үсэг юм уу, цагаан толгой юм уу, аль аль нь холилдож болох юм уу гэдгийг шалгацж болно. Жижиг юм уу, бага жижиг үсгээр юм уу, том үсгээр юм уу шалгацж болно. Тэгээ Unicode-ыг ерөнхийд нь бас аюул сайн ашиглах хэрэгтэй. За жагсаах уу? Жагсаах нь өөрөөр хэлбэл би одоо жагсаалтын тухай ярих гэж байна. Бусд хэлэнд болохоор массив гэж яриад байдаг тийм. За жагсаалт нь болохоор амар олон гишүүнтэй тэгээд яг үгээр нэг юм цуваа мэдээллийг хэлж байгаа. Тэгэхээр яг үгээр жагсаалт нь ямар нэгэн байдлаар бүх гишүүд нь ижилхэн төрөл байх албагүй тийм үү? Энэ жагсаалт юм а. Энд ч зөвхөн тоо хадгалнаа, энд ч зөвхөн стринг хадгалнаа, эсвэл энд ч зөвхөн бутархай тоо байна гэсэн тийм юм байхгүй. Тэнцэн тоож холилдож болно, стринг ч орж болно, юу ч орж болно. Тэгэд яг үгээр жагсаалтынх нь гишүүн өөрөө жагсаалт бас байж болно. Жагсаалтын нэг тал нь болохоор гишүүнийх нь жагсаалтын дугаараар нь хандаж ашигладаг. Тэгэд ямар ч хэмжээтэй байж болно жагсаалт нь. Одоо ашиглаад ирэхлээр илүү ойлгомжтой болох байна. Хойш. За жагсаалтын төрлүүд байгаа Python хэлэн дээр tuple гэдэг байна. Энэ болохоор өөрчилж болохгүй. List гэдэг бас нэг төрөл байна. Яг энэ болохоор жагсаалттай. Энэ болохоор өөрчилж болно. Set гэдэг бас нэг жагсаалтын төрөл байгаа. Энэ болохоор өөрчилж болно. Гэхдээ яг үгээр утга давтагдахгүй. Set ч өөрчилж болдог илүү болохгүй. За тэрийг үзчихье бүгдээр. Тэгээд жагсаагаад үзчихв. Тэ? Жагсаалт нь болохоор tuple-ыг тэмдэглэхдээ хаалтаар тэмдэглэдэг жагсаалт нь. За 1 2 3 4 5 гэд ингээд тавьчих болно. Энэ болохоор tuple төрлийн хэсэг. Жагсаалт ингээд амархан өсөж чинь. Хэрвээ биднээс ямар нэгэн хувьсгчийг ямар төрөл юм бэ гэдгийг үзхийг хүсвэл Python гэдэг type гэдэг функц өгчдөг. Ингээ үзэх юм бол яг хөдлөөр tuple төрлийнх байна гэсэн үг тийм үү. За биднээс тоо гэдэг хувьсгчэд tuple саяныхаа утгыг өгчлөө. Одоо тоон дээр яг хөдлөөр биднээс өөрчлөлт ч юм уу ингэж хийж болохгүй. Энэ мэтлэн өөрчлөлтүүд юусоо хийж болдгоо байгаа. Энэ болохоор нэгэнт ингээд зарлагдаад үүсгэгдэж гисэн бол юусоо нэмэр байхгүй. Харин энийгээ болохоор
За их мэдлэнгээр ерөөсөө яг үгээр өөрөө өөрт нь өөрчлөлт оруулж болохгүй ч гэсэн яг үгээр шууд өөрчлөлт оруулж болохгүй хувьсгчтай хувьсгч дээр өөр нэг утга нэмээд тэрийг яг үгээр ахаад өөр табл хувьсгчд өгч болдог. За табл ашиглахад ганц асуудалтай нэг юм нь юу гэвэл нэг гишүүнтэй табл буюу энэ нэг өөрчлөгдөж болохгүй юу үүсгэхэд асуудал байгаа гэдэг. Жишээлбэл энэний төрлийг ингээд үзэх юм бол энд төрлөөр гараад ирдэг шүү дээ. Тэгэхээр нэг гишүүнтэй байх юм бол ард талд нь заавал таслал тавьдаг. Одоо ингээд таслал тавьжингууд табл төрөл болчихж шүү дээ, тийм үү? Түрүүн би нэг дээр нэмж явахдаа ард талд нь таслал тавиг болохоор табл дээр интиг нэмэх боломжгүй юм аа гэдэг төрлийн алдаа гараадсан байна, тийм. За өөр нэг лист нь болохоор дөрвөлжин хаалтаар эхэлдэг. За энэ би арай хэлбэр авах үднээс за Jax гэдэг хувьсгчид энийг оруулчлаа. Одоо биднээс энийхээ төрлийг шалгахлаар лист гэдэг төрөл болчихж байна, тийм үү? За өөрчлөлт оруулж болдог гэдэг нь болохоор Jax дээр би append 10 гэдээ өгчих юм бол яг үгээр Jax маань өөрөө явцдаа ингээ өөрчлөгдөд явчихдаг. Тэ? SQL би энэ pop хийхлээр надад хамгийн сүүлд байгаа элементийг гаргаад өгчдөг устдах чинь. Ингэх мэтлэнгээр яг үгээр би энэ лист төрлийг болохоор хойш нь нэмж болно, SQL хорогдуулж болно, жижиг том болгоод програмчлалын замд нь өөрчилж болно гэсэн үг байна, тийм үү? За түрүүний нэг хэлж исэн юм нь болохоор Jax гэж байгаа. 2 3 За SQL энэ дотроо бүр ахаад нэг жагсаалттай тий. За Jax гээд ингээд хувьсгчд би өгч чинь. Энэ болохоор нийт 1 тоо, 2 тоо, 3 тоотой гишүүнтэй. А дөрөвдөх нь болохоор string байна тий. Нэг таслал 2 гэсэн string гишүүнтэй, дөрөвдөх гишүүн. Тавдах нь болохоор өөрөө нэг list гишүүнтэй болсон юм тийм үү. 5 дахь гишүүн нь болохоор өөрөө дотроо ахаад 1 2 7 8 9 гэсэн 3 юм гишүүнтэй гэх мэтлэнгээр яг үгээр list маань лист маань ингээд юу болцсон. Ямар ч дотроо гишүүнтэй гэж болно, юунд ч дотроо холилдоод байж болно. За би гишүүд рүү хандахын тулд дугаараар хандна. Дугаар нь гэхдээ яг үгээр 0-оос эхэлдэг. Жишээлбэл 0 гэдэг юм бол хамгийн ихний гишүүн. 2 гэх юм бол 1 гэх юм бол 2 дахь гишүүн, 2 гэх юм бол 3 дахь гишүүн гэх мэтлэнгээр явна. Энэ ч бас ерөнхийдөө жигсаалтан дээр болохоор ингээд хандаад ажиллаждаг. За хамгийн сүүлийнх нь set гэж байгаа. Set-ийг үүсгэхдээ заавал би л миний мэдхийн дандаа set ашигладаг, тий? За Jax гэдэг хувьсгчиндээ оруулчих set гэдэг. Set гэж байгаа хаалт тавьж байгаа артлт нь ингээд гишүүдээ оруулаад өгчнө. Яг өмнөхтэйгээ адилхан. Set гэдэгтэй болохоор tuple юм уу list оруулж өгч болт юм байна. Би нүг банк ашиглаа явуулдаг болохоор сайн зарим юм дээр ингээд гарт орцсон тэгээд тайлбарлахдаа дутуу тайлбарчаад байна. За ингээд set гэдэг маань яг үгээр түрүүн хэлсэн юм өөрчилж болдог шиг санагдчихээн. Тэм болдог. Тэгээд яг үгээр ерөөсөө утганд давхардахгүй гэсэн тий. Тэгэхээр биднээс одоо энэ ч нэг юм үзье л да. Одоо хэрвээ tuple ч юм уу SQL list байсан бол яг үгээр нэлээд олон гишүүнтэй болчихно шүү дээ. 8 9 10 11
10 гаруй гишүүнтэй лист үүсгэх ёстой. Гэтэл set нь болохоор давхардж байгаа утгуудыг нь арилгаа хийдэг. Тэгэл ерөөсөө огт давхардахгүй утгуудыг л хадгалж үлддэг. За биднээс энэ дээдхэд тэгвэл туршаад үзье. Энэ болохоор өөрөө шууд тапл болчихжин тий. Тапл дээр болохоор энэ давхардсан тоонууд нь дахиад л гараад л ирж байна. Харин set дээр болохоор давхардсан тоонууд нь гарч ирэхгүй. Зөвхөн яг үгээр цор ганц хувилбарууд нь л үлддэг. За энийг ерөнхийдөө юунд ашиглаж болох юм бэ гэд яах юм бол өгүүлбэрийн үг тоолох ч юм уу юмд ашиглаж болдог тий. Одоо бүгдээрээ тэгвэл энэ ч нэг тоо өгүүлбэртэй ажиллаад үзье. Жишээлбэл за нэг өгүүлбэр хэллээж ямар өгүүлбэр байж болох вэ? За За нэг юм өгүүлбэрийг биднээс welcome гэдэг хувьсгчид хадгалчихъя. Тийм үү? Welcome. За welcome дээр нэг split гэдэг нэг юу байдаг? Метод байгаа. Энэ нь юу гэдгийг та нар хардаа. Юу гэж юм? Үгүүгээр нь салгачиж чинь тийм үү. Тэгэхээр яг үгээр биднээс синчэнэс len гэдэг рүү өгчих юм бол нийт 10 үгтэй юм байна гэдгийг биднээс харж болж байна тийм үү. Тэгээ welcome нь өөрөө өөрчлөгдөхгүй тийм. Welcome нь өөрөө өөрчлөгдөхгүй. Чигсаалт үзсэн юм чинь. За одоо биднээс энийг чигсаалтаа set рүү өгөөд яахлаар энэ маань яг үгээр хэдэн үгтэй юм. Энэ group маань яг үгээр энэ чинь програмчлал дээр өөр болгоод ойлгогдчих чинь тийм үү. За энийг ахаад ингэж жагаад len рүү өгчий. Тэгэхээр яг үгээр 9 өөр үгтэй юм байна тийм. Давхцаж байгаа нь болохоор Linux нэг нь зэгтэй байгаа юм шүү дээ. Тэгэд нэг нь болохоор Rocks нь болохоор ардталтаа таслалтаа болцсон учраас энэ Rocks-тойгоо давхцахгүй байгаа юм. Гэх мэтлэнгээр иймэрхүү асуудлууд үүсэж байна тийм. Ер нь бол цэг таслыг гэж болох юм шүү дээ. Squad биднээс цэг таслыг нь цэвэрлэж болно л да. Одоо жишээлбэл за иймэрхүү байдлаар ерөнхийдөө ашиглаад ингээд бичээд л хойш нь залгуулад replace цэгийг нь юуж биш болгоо ахаад replace гэж жагаад таслыг нь байхгүй болгоо тэгээ тэрийг split хийгэрээ гэд ингээд жишээлбэл ингээд хойш нь залгаал бичээд ээж болтыг ямар нэг Нүгээр нь юу үсэг юм уу тоо юм уу гэж шалгаалт гэх. За одоо яг үгээр welcome гэдэг маань яг үгээр string шүү дээ. Welcome replacing үр дүнд нь string гарч ирэх ёстой. Тэгэхээр араас нь яг үгээр цэг гэж байгаа stringтэй ажилдаг ахаад функцийн бичиж методыг бичиж болно. Ахаад stringтэй ажилдаг, тэгээ stringтэй ажилдаг гэхээр энэ ингээд одоо 7 гарч ирж байна тийм үү. Одоо ингээд харах юм бол цэг таслал нь байхгүй нөгөө үгнүүд маань яг цэвэрхэн болж гарч ирж байна тийм үү. Яг жинхэнэ утгаараа биднээс үгийг тоолцож шүү. Тэгэхээр яг үгээр 7 ширхэг биднээс үл давтагдах тийм үү. Давтагдаагүй үг нь давтагдж байгаагаар нийт үгийн тоон болохоор яг үгээр 10 тий. Set tuple list 3 маань ерөнхийдөө иймэрхүү хоорондоо ялгаатай. Tuple-ыг юунд ашиглаж болдго юм бэ гэхээр хэрвээ зарим тохиолдолд яг үгээр програм дээр нэг утга ингэж гаргаж ирээд тэгээ хувьсгч оноочоод тэрийг програмын туршид өөрчлөхгүй байх шаардлага зарим тохиолдолд гарч ирдэг байна. Тэр тохиолдолд tuple ашиглаж эхлэх зүгээр байгаа. Тэгэхээр яг үгээр санамсаргүй байдлаар өөрчлөхийг оролдох гэхээр алдаа гараа програмаа зогсож шít тэ. Тэгэхээр ямар ч асуудалгүй. Set дээр болохоор яг саяных шиг ингээд хэвтэйх ажил чинь list дээр болохоор ажил чинь. Set дээр
append биш add гэж байдаг шиг надад санагдаад байна. Оо тэр add гэж нэмдэг. List дээр болохоор append байсан тийм үү? Араас нь залгадаг. За одоо бас юугаар адилхан гэж бодсон юм. Артлан шоу нэмэгт юм гэж байна. нэмэг тэмдэг тавьж байгаад болох бах. Болохгүй мэн. Өөрөөр хаалттай. Тэрээс Энийгээ сет болгож байгаа. За хоёр юуг чинь сетийг чинь нийлүүлэх join байдаг баха. За би ер нь дараа нь ахаад явж байгаа нэг хэд хэдэн юмнууд та нарт хэлж өгнө. За дээрэс нь бол жагсаал задлах гэж нэг юм байгаад байдаг unpack гэдэг юм. Ойлголт байгаа. Тэрний үгээр за энгийнээр бодоход нэг user гэдэг нэг лист үүсгэж тийм үү. За энэ болохоор дөлөө гэдэг нэг утгатай. Тэгээд хэрэглэгчийн нэр нь хамгийн ихэнд нь байдаг. Артталт нь болохоор за нас нь ингэж байдаг ч юм уу. За нэг юм user гэдэг юм хувьсгч гараад ирлээ тий. Жагсаалт гараад ирлээ. Тэгтэл яг үгээр би энийг ашиглах гэхээр заавал ингэж ашиглах гэдэг шүү дээ тий. Ингээд ч юм уу. Заавал ингэж дугаараар нь хандаж ашиглах гэдэг. Тэгэхээр би энийг яаж хийж болдгоо гэхээр username таслал name гэ age гэд яг нэг гишүүдийн тоотой ад тэнцүү хувьсгчдийн нэр бичингүүтэй нэг user гэд өгчдөг. За одоо ямар үр дүн гарах вэ гэхээр энэ маань яг үгээр ардланд байгаа гишүүдээ урд нь байгаа хувьсгч бүрд яг үгээр утгыг өгчдөг. Тэгэхээр листээс авчдаг, табликч бас ингэж задлж болдог. Тэгэхээр яг үгээр одоо user-ийн маань хамгийн ихний гишүүн элемент нь болохоор username гэдэг хувьсгчд очино. Хоёр дахь нь болохоор name гэдэг хувьсгчд, гурав дахь нь болохоор age гэдэг хувьсгчд очино гэж байгаа тийм. Энэ дээр нэг анхаарах хэрэгтэй юм юу байгаа нэг гэхээр гишүүдийн тоон ингээд дутуу болчих юм бол яг үгээр задардггүй тийм. Хитрхи нэг талаа олон юмыг задлах гэдэг гэтэл яг үгээр задлаад авах гэдэг юм цөөдөд байгаа болохоор энэ чинь алдаа гарчдаг. Энэ ерөнхийдөө бас аюул хэрэгтэй л дээ. Яг ингээд лист дээр, тапл дээр ажиллаад ирэхлээр аюул хэрэг болдог аргачлал байгаа. За толь буюу dictionary гэж Python хэлэнд яригадаад байгаа. За толь нь болохоор яг жагсаалттай баг бүх толоороо төстэй. Програмчлалынхаа явцад өөрчилж болдог. Гэхдээ нэг онцлог нь юу вэ гэхээр гишүүн нь дугаараар биш нэртэй тийм үү? Нэртэй. Дугааргүй гэсэн. Нэр нь үсэг тооноос бүрдэнэ. Тэгээд бүгдээрээ толь бүтээгээд үздэг тийм үү? За толь үүсгэхдээ яг үгээр угалзан хаалт ашигладаг. Тэгээд хашилтан донд яг үгээр эхлээд нэг нэрээ өгнө. Гишүүнийхээ нэрийг өгнө. Дараа нь тодорхойлох 2 цэг тавьсныхаа дараа жишээ нь биднээс яг үгээр утгыг өгнө. За user гэдэг хувьсгчаа би өмнө нь list байсныг нь одоо ингээд dictionary болгочлоо тийм үү. Ингээ харахаар яг үгээр за энэ user чинь username нь дүлээ юм байна, age нь 27 юм байна, нэр нь дүлээ юм байна гэж гараад ирж байна тийм үү. За тэнгууд би энэ user-ийн гишүүн рүү хандахдаа түрүүн тоо биччихснийхаа оронд яг адилхан дөрвөлжин хаалтан дотор нь тэр гишүүнийхээ нэрийг биччихдэг. Тэгэхээр яг үгээр ингээд гих мэтлэн гараад ирж байна тийм үү. Тэгэхээр одоо биднээс ямар нэгэн олон утга хадгалахад нэлээд олон сонголттой болчих шүү дээ. Table, тэгээ list, set, тэгээ dictionary гэсэн юм 4 тий. Тэгэхээр яг үгээр програмчлал дээр та нарын програмын онцлогоос шалтгаалаад аль нь илүү тохиромжтой, аль нь хэрэглэхэд амархан байх юм гэдгийг бодоод тэгээд өөрснөө сонгоод ашиглаж байгаа. Нэг тийм амар хэцүү юм бол байхгүй.
За тусламж авах талаар би энэ чиг зэнч би хэвтийн оруулах юм болчих. За би саяны нэг энэ хичээлийн маань гол зорилго болохоор яг үгээр та нар зүгээр Python хэлний тухай товч танилцуулаад тэгээд баг цаг үйл хийж үзүүлэх хэрэгтэй. Тэрнээс биш бүгднийг ингээд дэлгэрэнгүй яриад явах юм бол айгүй утгагүй ч юм уу дуусахгүй юм болчихно тий. Тэгэхээр тусламж авах тухай байгаа. За жишээлбэл би бүхэл тоон дээр юу хийж болох юм бэ? Цаанаа яаж ажилт юм бэ гэдгийг үзэхийн тулд help int гэдэг өгчдөг тий. Жишээлбэл бутархай тоон дээр яаж ажиллах юм бэ гэдгийг үзэхийн тулд help float гэдэг өгчдөг. Жишээлбэл help гэж байгаа set гэдэг ингээд өгчнө. Тэгэхээр за энэ болохоор дээр хамгийн энэ дээд хэсэгт нь болохоор яг үгээр товч танилцуулгууд нь байна. Дотор нь байгаа нэг урдаа зураасаар ихэлсэн хойноо зураастай юмнуудыг ерөнхийдөө та нар ашиглахгүйгээр ер нь анзаарах хэрэггүй орхичих. Харин доошоо нэлээд гүйлгээд ирэхлээр яг үгээр урдаа зураасгүйгээр энэ функцүүд нь байна те. Add гэдгийнхэн дотор нь set руу нэмэх гишүүнээ бичих юм бол энэ яг үгээр set-ийг өшөө өргөжүүлэх юм байна те. Clear гэдгийн методын дуудах юм бол яг үгээр бүх элементүүдийг нь авах юм байна. Copy гэх юм бол ингэх юм байна. Difference гэх юм бол ийм юм байна. Discard гэх юм бол ингэх юм байна гэх мэтлэн чинь ингээд урталтай зураастай нь болохоор Python-гийн өөрийнх нь дотоодод ашиглагддаг функцүүд нь баггүй. Тэгэхээр тэрийг бид нас шууд ашиглах хэрэггүй. Pop, remove, discard гэх мэтлэнгээр зарим газар ч юм уу би ашиглаж main функц гэж байна. За тэрийг одоо байж байгаад ярина. За Python хэл ингээд заахлаар нэг асуудалтай юм юу гэхээр хүмүүс асуудаг юм аа. Би ингээд за Python гэдэг юм дотор ингээд баахан програм бичээл, код бичээл ажилуулчлаа шүү дээ. Энийг яаж програм болгох юм бэ? Энд чинь бичиж байгаа гарангууд чинь та нарын бичсэн юм чинь бүгд байхгүй болчиход байгаа байхгүй тий. Тэгэхээр яаж програм болгох юм бэ? Тэгэхээр аюу амархан. Жишээлбэл биднээс py өргөтгөлтэй байдаг Python хэлний програмууд маань. Энэ дотроо яг үгээр a тэнцэх нь 3 юм а. a дээр a гэхад 3-аар нэмэгдүүлээд a тэнцэх нь үржих нь a тэнцүү a-гийн 3 зэрэг юм а. Print a гэдэг ингээд энэ болохоор маш энгийн жижигхэн програм болчихж шүү дээ. За энийг ингээ хадгалаад биднээс яаж ажиллуулах вэ гэхээр Python гэж байгаа артлал нь нэг py өргөтгөлтэй файлын нэрийг өгчнө. Ингээ энэ програм маань маш жижигхэн энгийн програм ажиллаа сурч. За Python хэлэн дээр ерөн програмчлалын хэлэн дээр чинь хамгийн ихний програм айгүй буруу нэр өгчөж биднээс. За ерөн програмчлалын хэлний хамгийн анхны програмууд нь Hello World буюу за энэ програм ингээ ажиллаж байна гэдгийг үзэж байна те. За тэгээд Python py өргөтгөлтэй байх хэвээр. Тэгээд дээрэс нь яг үгээр Python гэж байгаа дараас нь py өргөтгөлтэй файлын нэрийг бичихлээр яг үгээр таны Python програм ажиллаж байна. Ингээд ерөнхийдөө маш амархан байгаа үстэй. Үндсэн өгөгдлийн төрлүүдтэй нь ажиллахад амархан, тоо бодоход амархан, тэрийгэ жагсаалт болгоход амархан, тэгээд тэрнээсээ илүү дутуугийн ялгахад амархан тий. Ерөнхийдөө аюу амархан. За саяны орсон юмтай холбоотой асуулт байна. Юу болж байгаа шүү дээ. Юу? Энэ код
За. C-ийг одогддог. Яасан гэсэн юм. Асыг нэ C-гээс гаддаг бинар болдог. За. Тэр тухайн нэг дүлгөөний юун дээр байгаа. Хасаагийн асууж байгаа юм болохоор Python хэл нь болохоор нэг кодоо бичээд тавьчих юм бол зарим нэг одоо яа гэвэл файлтай ажиллаж байхад анхаарах хэрэгтэй юмнууд байдаг л да. Linux дээр болохоор нэг хавцаа заахтай ийшээ наалуу тий. Windows дээр нөө тийшээ байдаг шүү дээ тий. Тэр зам мамыг ингээд тэр замнаас алдаа гарахгүй бол бусдаараа яах вэ гэхээр нэг код бичих юм бол тэр чинь Windows дээр ч ажиллана, Linux дээр ч ажиллана, Mac дээр ч ажиллах байх. Бүгдэн дээр нь ажиллана. SQL бүр амар яадгийн бүр Unix, Solaris ч юм уу бүр юун дээр ч байсан хамаагүй ажиллаа явчихна. Тэгэхээр яах вэ гэхээр нэлээд айгүй оюун хатан систем л дээ. За саяны өгөгдлийн төрөлтэй холбоотой асуулт байна. За. Хоёр стрим авдаг шүү дээ. За. Always гэдэг Тэ. тэр хаталтаа заавал гадна жишээ нь зөвхөн стрим дээр таа хэлбэр би утсан ахад тэр хаталтаа always гэдэг Оо наач стори асуулт юм. Би сүүлийн үед болохоор хоёр янзаар хийж болоод string formatting дээр болохоор чинь ингэж тавьдаг тий. Тэнгүүтээ яа гэвэл артлт нь ингэж байгаа заа ээж. За hello гэдэг энийх нь араас нь болохоор оо тэнийг Python руу ороогүй Python. Инглээр hello дүлүү гэдээ ингэ бичиж шít те. Энийгээ D гिचглэр энэ болохоор D нь болохоор тоо авах хэрэгтэй юм а гэд ингээд явчаад байгаа. Би болохоор сүүлийн үед ийм юм ашиглаад байгаа л да. Hello гэд тэгээд артлт нь ингээ формат гэд өгчдөг. Тэгээд энэ формат гэд ингээд өгчдөг. Тэгээд яг хөөхлөр 0 гэд өгчөндөө энэний артлт болохоор өгөгдлийн төрөл нь огт хамаагүй болчиход идэг л да. Жишээлбэл 1 гэд өгчөж болно, 2 гэд өгчөж болно те. 3 гэд өгчөж болно. Энэ за тэнгуү дахиад энэ ч 1 гэд өгчих юм бол энэ мэтлэнгээр явчихдаг байхгүй. Өөрөөр хэлбэл энэ ч угалзан хаалтан дотор 0 гэж байх юм бол энэ нь болохоор хамгийн ихний элементээр солигдох ёстой гэсэн үг. Нэг гэсэн байх юм бол яг үгээр хоёр дахь элементээр солигдох ёстой гэсэн үг гэдэг форматныхаа гэсэн. Гих мэтлэнгээр ерөнхийдөө FTP ашигладаг явчихдаг. Яг өгөгдлийн төрөл нь яг бүр нэг тийм юу байхгүй. Энд ч өөр нэг гоё юм нь болохоор угалзан хаалтан дотроо ингээд нэр бичээд өгчөж болно. Энэ тохиолдолд яг үгээр формат дээр биднээс name гэж байгаа дүүлгээд тавиад тэ age тэнцэх нь 3 гэдээ ингээ өгчих юм бол яг үгээр name дээр нь болохоор name гэсэн age гэдэг дээр нь age гэдэг иймэрхүү байдлаар сүүлийн үед би stringтэй ажиллах нь арай илүү амархан болчиход байна. S гэж өгөөл D гэж өгөөл тэр нэг ингээд S нь болохоор заавал S авах хэрэгтэй гэл тэ тоо өгчлөөр алдаа гараад нэг юм сони юм болоод идэг шүү дээ. Тэгэхээр яг үгээр тэрнээс сэргийлэх үүднээс энийг ашиглахлаар надад аюу амар санагдаад байна. Нэг юм бол Unicode болоод явчихна тий. За өөр саяных шиг аюу гой асуулт асуух юм байна. Тийм тогтмол хувьсагч маягаар ашигладаг. Гэхдээ зүгээр яг нэг тухайн програм дээрээс шалтгаалдаг байхгүй. Ямар нэгэн ингээд нэг тогтмол утга байж байгаа тэр чинь ерөөсөө програмын туршид огт өөрчлөгдөхгүй байж болно шүү дээ. Жишээлбэл яадгийн хамгийн наадсахын жишээ нь гэх юм бол нэг програм эхэлдэг тэр нь болохоор хэрэглэгчдийн яг нэг тодорхой үгнээс яг үгээр нууц үгээ авдаг байж болно шүү дээ.
Гэхдээ тэрийг програм ажиллах хугацаанд нэмжиж болохгүй, хасчих болохгүй тий. Тэр тохиолдолд яг үгээр зөвхөн энэ түлхүүр үгүүдийг авъя шүү гэдгээрээ тапал зарлаад өгчөөд тэнгуүтэй яг үгээр энэ түлхүүр үгэн дотор байна уугүй юу гэдгийг шалгачдаг байхгүй. Зүгээр яг үедээ ашиглаж явах явцдаа нэг ингээл алдаа гарах магадлалаасаа сэргийлэл байгаа байхгүй. Програм том болох тусамч нөгөө хяналтаас гараад тэгээд нөгөө дунд нь хойлж солиод ерөөсөө янз бүр юм хийждэг болохоор тэрнээс тэр гайг хийсэн чинь бодлоо хүрээ дотор хүн хэлчихтэй бэлтгэж байгаа. нэг сүртэй ялгаа байхгүй хаа мэдгүй. Хурдны хувьд бол нэг ялгаа. Сетентер арай хурдан гэдэг ч юм шиг. Ягаад гэвэл олон юм нэмээд ирэхлээр тэр чинь нэг хэмжээ нь бага жижигхэн байгаад байдаг. Давтагдж байгаануудыг арилтлагчдаг. За. Миний ихний хичээлд анхаарал тавьсанд баярлалаа. Тэ. Хөвсөгч өвөглийн төлөвийн тухай яриад ерөнхийдөө дууслаа.